Сайн байцгаана уу үзэгчдээ, бүтээлч гэр бүлийн онцгой нэгэн дугаар эхэлж байна. Хүүхдийн нүд бол дэлхийн хамгийн сониуч дуран. Тэр дурангийн фокус өнөөдөр байгалийн түүхийн музейд чиглэв. Энд шувууд жиргэн, динзаавар шүгэлдэн, чулуучсан мод хүртэл чимээгүйхэн түүх өгүүлжсэн. Манай нэвтрүүлгийн халуун дулаан гэр бүл музейд хөл тавин орлоо. Хүүхдүүд та нар ч бас энэ гэр бүлтэй цугтаа музейгээр аялахын зэрэгцээ дараа заавал гэрийнхнийгээ авч ирэн хамтдаа зочлоорой. Тэгээ манай гэр бүлийн хувьд бол бүтэнсэ өдөр болгоныг гэр бүлдээ цаг гаргасан, хүүхдүүдэд цаг гаргасан тийм өдөр байхыг хичээдэг. Тэгэл одоо хүүхдүүд чинь тэгэл өсрөл аав ээжтэй 18 жилээр хамт байж та. Тэгэл гадагшаад сургуульд явж чинь тэгээд энэ аав ээжтэйгээ байж явах хугацаанд маш их түүх дурсамжийг л илүүтэйгээр бүтээхийг хүсдэг. Тэгээд болж өгвөл бас музей үзэн эсвэл кино үздэг ч юм уу одоо ингээд ийм байдлуудаар цаг гаргадаг. Байгалийн музей дээр ирэхэд бол биднэрт яг юм өөр орчин, өөр тийм амьдралын танин мэдхийн талаас их тийм онцгой санагдлаа. Тэгээд урлагийн одоо хааж утсан нөгөө дандаа тоглолттой байдаг хүүхдүүдэд дагуулад явдаг учраас яалтчгүй урлагаас бол салдаггүй. Тийм учраас ийм зүйл дээр бол бид нар яалтчгүй цаг гаргаж зарж гэр бүлээрээ очих нь маш чухал. Хүүхдүүдэд бага байхад бид нар мэдээж танин мэдхийн номнууд уншдаг уншиж өгдөг бас ингээд хэлээрээ амаараа ингээд ярилцаал ингээд танин мэдгийг өгдөг байсан бол одоо ингээд хөөрхөн том болоод ирэнгүүт хамтдаа тэр зүйлүүдийг нүдэрээ боддоор ингээд хамтдаа харах гэж маш их баяртай байна. Тэгээд бас ганцхан хүүхдүүд ч гэлгүй ээж аваад бид нар хамтдаа гэр бүлээрээ бас энэ байгалийн түүхийн музейд ирээд бас бидний мэдгүй ч зүйлүүд ингээд нүдэрээ хараад яг тэр ертөнцид нь орсон тэр мэдрэмжийг бас хүлээхийг хүсэж байна. Зүг хүүхд чинь өөрийгөө хайгаад идэл одоо би жишээ нь одоо юунд дуртай юм болоо гэдгийг ч юм уу гэдэг өөрийгөө хайхад бас дэм болох гэсэн гэл энийг сонирхож байгаа болоо тэрийг сонирхож байгаа болоо гэл одоо жишээ нь хөгжим тэр тоглох гэдэгэнгүүт яг ямар хөгжим дуртай байх нь уу гэл янз бүрийн хөгжим одоо авч өгөөл туршаал тэгж жагаад ер нь төгөлдөр хооронд илүүтэйгээр дуртай нь бол мэдэгдсэн. Тэгээд гэртээ төгөлдөр аваад тавьсан чинь ер нь нэг бусад авч гисэн хөгжмийг шингэн дээрээ сонирхох гэдэг шиг оролдож байгаа л болчиход одоо төгөлдөр бол байнгын өөрөө ингэ сураал судлаад бас тэгээд байж байгаа нь маш таалагддаг. Намайг жишээ нь баг байхад бол одоо аав ээж хоёр маань янз бүрийн музей үзүүлдэг. Одоо байгалийн одоо энэ амтэн чи ийм амтэн чи гэдэг юм уу. Тэгээ нөгөө цэргийн музейг үзүүлдэг. Тэгээд тэр цэргийн музейг үзснээрээ би маш их тийм бахархах тэгээ өрөвдөх янз бүрийн тийм мэдрэмжүүдийг тэндээс авч ирсэн. Энэ баатар ирээ одоо сэлэн байна. Энэ баатар бол ийм түүхтэй баатар гэдэг ч юм. Тэгэхээр магадгүй энэ бас музей үзснээрээ хүүхдүүд илүү бас эх оронч одоо үзэл одоо нэг суулгадаг гэж би боддог. Эх оронч үзэлтэй байх, эх оронч сэтгэл одоо зүрхтэй байх маш чухал. Ингийн тулд бид нар яг нэг хөрсөн дээр очино гэдэг чинь тий. Хөрсөн дээр очино бодтой зүйлүүдийг харж түүх талаас нь бид нар бас мэдлэгээрээ авснаар Монгол хүн, Монгол хүүхдийг бид нар бас бий болгох нь эцэг эхийн гэр бүлийн одоо цаг зарцуулалт маш чухал юм байна. Өнөөдөр бид нар гэр бүлээрээ байгаадаа маш их баяртай. Яагаад гэвэл өдөр болгон яг шин зүйлүүдийг сурч мэдэж үзэх нь тэгээ бас цаг гаргаж байгаа нь маш чухал байдаг. Мэдээж бид нэр амьдралын одоо бүх зүйлүүдийг туулж байгаа. Тэгээ гэр бүлээрээ хамтдаа байна гэдэг маань бүх зүйлээр их талархаж байна. За дээрээс нь байгалийн түүхийн музей гэхээр бид нар тэгдэж штэ нэг үзэл шууд мартчихдаг те магадгүй. Гэтэл энэ гэр бүлээрээ хамтдаа үзэж байна гэдгээр нэг дурсамж үлдээд байгаа байхгүй юу? Магадгүй энийг үзсний дараах тэр мэдрэмж илүү гоё хөдлөх байхаа. Хүүхдүүдээр бас бахархдаг. Тэр нь илүү их нөгөө бүтээлж их сониуч байдаг байхгүй янз бүрийн их тийм сонирхдог тэгээд их мэдхийг одоо гүнзгийрүүлж одоо судлахыг энэ хичээдэг. Тийм сониуч байгаа надад их таалагддаг. Илүү хэмиг эрэл хийлж мэдэж авах гэсэн нэг тийм тэрэн дээр бас гоё дэмжлэг болох эсэ. Өөрөө ингээ хүүхд сонирхоод байхад чинь те. Гурван давхар маш том энэ музейд ороод өмнөдийн үзэн гэхээр сэтгэл маш өндөр байна. Яагаад би өлөг өрлөгийг тэгэж их сонирхоод байгаа вэ гэхээр яс нь маш том тэгээд сүрдмээр харагдаг. Миний орж исэн музейээс ганц музейн толгой дотор их орсон л да. Чингисийн музейс. Байгалийн ухааны музей рүү ороод яг гайхсан зүйл маань юу вэ гэвэл яг хандгааны ивэр исэн. Маш том би ингээд өмнө нь хандгаа юусаа харж байгаагүй. Тэгээд яг энэ амтан өмнө амьд байсан багтаа гэж бодохоор маш их санагдсан. Би өөрөө байгалийн ухааны хичээлүүдэд маш их дуртай. Тэгээд маш сонирхолтой санагдах байх гэж би бодож байна.
сайн мэцгаано манай музейд хүрэлцэн ирсэнд баярлалаа. За музейн талаар товч мэдээлэл хүргэе. Манай музей маань 1924 онд байгуулагдчихсан 100 жилийн төвтэй одоо музейгаа. Музей бол соёлтой орчин. Тэм учраас одоо биднээс гадна бусад өөр үйлчлүүлэгчид байдаг учраас аль болох дуу чимээ гаргахгүй одоо чимээгүй музейг үзнэ. Бидэж уух зүйл хориотой. Манай музейд бол зураг дарахыг бол зөвшөөрдөг. Харин видео бичлэг хийхийг бол хориглдог ахна. За энэ танхим болохоор эрт төрмөлийн танхим гэж нэрлэдэг. За дэлхийн манай ойролцоогоор 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн байна. За энд болохоор дөнгөж дэлхийн манд бүрлдэж эхэлж байгаа одоо танхимыг үзүүлсэн байдал байна. За анх дэлхийн манд бол маш их халуун, шатал тэгтэй. За энэ үед бол амьд организм хараахан үүсч эхлэхгүйсэн байна. За үүний дараагаар дэлхийд маань мөслөг болж эхэлсэн байна. За мөслийн дараагаар маань анхны далай маань үүсч эхэлсэн байна. За далай маань үүсэж байгаа учраас анхны ургамлууд үүсч эхэлнэ. Хамгийн анх далайд үүссэн ургамал болохоор бидний мэддэг замаг гэдэг байна. За замаг маань үүсч эхэлсэн. Үүний дараагаар далайд маань нэгс тамдад үүсч эхэлсэн байна. За үүн дундаа терлопед гэдэг амт маань эртний далайн ярал ноёрхож байсан байна. За үүний чулууц цолдор нь одоо шилэн оргонд бол харагдана. Үүний дараагаар одоо амтд маань анх далайд үүсч эхэлсэн байна. За далаагаас одоо бусад үүд одоо амьдрах орчин хайж эхлэн гэсэн. За тэгээд бидний мэддэг 2 нутагт амьтад үүсч эхэлсэн. 2 нутагтан буюу Матар, Ястмэлхий зэрэг амьтад маань үүсч эхэлсэн байна. Амьтад маань анх үүснээс ахуулаад дүр төрхөө өөрчлөөгүй 3 амьтан байдаг. За үүний нэг нь Матар ахын нь, Ястмэлхий ахын нь, Шувуу ахын нь. За бусад амьтад маань бол дүр төрхөө өөрчилсөн гэсэн үг ахын нь. За одоо бидний мэддэг одоо сон маань тэнд бол харагдаж байгаа. Сон болон одоо жаргалт. За маш том хэмжээтэй бол байгаа. За яагаад ийм том хэмжээтэй байгаа вэ гэхээр эртний дэлхийн манд хүчил төрөгч нь хитрхийг хандсан байсан учраас амьтад болон ургамлууд нь маш том хэмжээтэй байдаг гэсэн байна. За тэгээд одоо л дүр төрх өөрчлөлт маш жижиг хэмжээтэйгээр оршдог. За Монгол нутгийг далай тэнгис байсан гэж үздэг. За түүний батлах нотлого нь одоо шил орнуудад харагдана. За далайгаас олддог дун, хисаа, шүр зэрэг олдрууд байна. Одоо манай хүмүүсийн хамгийн сонирхож үздэг танхим бол үлэг гөрөлийн танхим байгаа. Үлэг гөрөлөө үзэх манай хүмүүс жоохон доо манадад үлэг гүрлийн тухай кино үзлээ би тэрнээс хөтлөө хайдаг гэсэн. Үлэг гүрлээ. Яс энэ хорвоо дээр үлэг гүрэл байдаг гэж ойлцдог гэсэн. Тэгээд жоохон юм өрөмдөх юм чимээнгол энэ юу вэ? Аваа үлэг гүрэл. Хаармар догроод юу үлэг гүрэл догрож иргэн. Эгчдүү хоёр аав ээж хоёр шигэ хошин мэдрэмжтэй. Бас байгальтай хайртай хүүхдүүд. Тэдний асуулт хизээж тасрахгүй. Харин аав ээж нь яг л гарын авлах шиг ойлгомжтой, ухаалаг, хөгжилтэй хариулт өгч хамтдаа ярилцаж музейгээр аяллаа. Магадгүй энд нэг нь эрдэмтэн, нөгөө нь судлаач, үлдсэн хоёр нь мөрөөдөгч болсон гэлтэй харагдана. Үзмэр гэдэг зүгээр нэг үзүүлэн биш. Харахад зүгээр л чулуун хилтерхий мэдч дотроо хэдэн сая жилийн түүхийг тээж байдаг билээ. Энэ бол хүүхдүүдэд цаг хугацааг ойлгуулж амьдралын үн цэнийг мэдрүүлэх хүч. Яста бүр нэртэй үт. Яат явах. Яхан сайн тэжлээд авах. За. Термосфера. Нэг зүйл юу гэж хэлээд байлаа. Дэлхийн бүрхүүл. Тэгээд 71% эзэлнэ. 7. Метасфера. Мөрөн нуур зэрэг гадар. Стратосфера. 2% эзэлдэг. Сфера, месосфера. За, хотом шат. Юу? Эксосфера, месосфера, тропосфера. Юу? Ферал гэх юм бол ерөөсө дэлхийн бүрхүүлүүд гэж ойлгох юм юм. За юм чийсэн. Тэгтээ сонирхолтой юм. Бид нар хардаа ингээд зөвхөн ингээд гаднах ингээд оршноо ингээд хардаг боловч бидний энэ газар доорх те хөрсөн доорх ямар олон юм мэрэгжлийн хилэлгүүд бидний мэдэхгүй зүйлүүд яг хичээл дээр зааж байсан л та. Гэтэ яг ингээд гинэ. Их газрын царцдсан 75 км хүртэл зузаан ба гранитын төрлийн чулуулгуудаас тогтох ба хүчтэй атра эвдрэлд орсон хэдэн миллиард жилийн настай байдаг. Харин далайн царцдсан 7-оос 10 км зузаан ба базальт гэж нэрлэгдэх галтуулын чулуулгуудаас бүрэлдэн тогтдог гэж. Ингээд хэлсэн шүү дээ. Царцсан майд дэлхийн цөм. Майнд хүртэл 2900 км-ийг туулах юм байна. Дадаад цөм бүр дотгошооно оронгууд бүр 5100 зөвхөн царцдсан 35 км. Гаднах зөвхөн манайхаас гордок орчих гэсэн үг шүү дээ. цанж болгоноос 5 км. Ингээл төсөлч эхэлдэг. Майнд нь 2900 км, гадаад цөм 5100 км. Дэлхийн гадаргуу ингээ мөргөлдөн штэ.
Мөргөлж яхад дээр нь бас ингээд уул мол үүсэнгөт завсаар нь лав ороод халуулаа бүс. Тийм үү. Лав ороод яачдаг? Лав завсраар нь лав ороод тэгээ халуулаа бүс. Тийм үү? Дулуу. Галтвал Ингээл явж шүү. Яг харахад нашаарч юм уу? харагдчих юм байна. Нарба гаригууд. Хамгийн хол байдаг гариг юу вэ минийхөө? Хамгийн хол байдаг гариг. Бруно Марс. Бруно Марс. Хамгийн хол байдаг чи буд гариг гэдэг үстэй. Бууд юм уу? Үгүй хамгийн ойрхон нь бууд шүү дээ. Хол нь буд үстэй. Гүшт чи ягараа заяа хайж үзээрэй за. Заяа. Энэ нарны штий. Энэ гаригуудтай харьцуулсан хэмжээнг аваад. За энэ болохоор Монгол нутагт амьдарч исэн хамгийн жижиг өвсөн зэжил тээвэр төлөг өрөл маань харагдаж байна. За өндөр нь бол нийт 80 см, урт нь бол 1 м хүрдэг гэсэн байна. За энэ маань болохоор өвсөн итэр төлөг өрөл байгаа. За эврийнх нь одоо энэ онгорхой хэсэг бол арьс байсан байна. За тэгээд энэ эврээрээ тулалдах зорилттой биш, эмээ татах зорилтоор ашигладаг гэсэн байна. За ер нь болохоор ийм гурвалжин эвэртэй, эм нь болохоор бөөрх эвэртэй байдаг. За эврийнх нь одоо хэлбэр төрсөөс нь одоо ер эмийг ялгаж үздэг байна. За Монгол нутгаас олддог хоёрт төлөг өрөөлийг болохоор сайхна гэж нэрлэдэг байна. За одоо энэ Тарбазар Батар маань одоо Монгол нэршлэрээ олон улсад танигдж байгаа ч гэсэн сайхна маань бас олон улсад яг сайхна нэршлэрээ хүлээн зөвшөөрдөг гэсэн үг байна. За энэ маань болохоор одоо нурууныхнаас нь олцсон олдвор байна. За бас нас би гүцээгүй 10-аас 11 насны эм цулцол хэлбэр ясах юм байна. Хүүхдүүд маань ихчлэн T-Rex, Тирнозавр гэж андуурдаг гэсэн энэ маань Төв Аз болон тэр дундаа зөвхөн Монгол нутгаас олддог Тарбазар Батар буюу махад төлөг өрөл байна. За одоо энэ олдвор маань болохоор 75% чулууцаас буюу одоо бараг бүтээлбраараа олдснороо онцлогтой. За тэгээд өндөр нь бол 2 м, урт нь 7 м-тэй. За ийм өсвөр насны 14-өөс 16 насны ийм өлөг өрөл байна. За Тарбазар Батар маань ерөөхдөө бол нас бий гүйцүүл өндөр нь 4 м, за урт нь бол 14 м-тэй. За жин нь бол ерөөхдөө бол 4-өөс 6 тонн хүрдэг гэсэн байна. За манай хүмүүс үндэсний бархал цэцэг мэдэх үү? Мэдхгүй. За үндэсний бархал цэцэг маань бэр цэцэг буюу баавар цэцэг ахна. За амар тайван байдлыг нэг тайван байдлыг бэлэгддэг учраас одоо үндэсний бархал цэцэг болгон зарласан байна. 2014 оны тушаалаар. За энэ цэцэг маань бол зуны 3 сарын турш цэцэгтэйгээ байдаг цэцэг. За тэгээд одоо Монголын бол бүх хэсгээр тархан ургатаараа онцлогтой учраас одоо элбэг ургадаг учраас үндэсний бархалд болгон зарласан байна. За яг байгаль дээр ургадгийг харуул манай хүүхдэд Монгол эмээлийн баавар мэдэх үү? Эмээлийн даруулга. Эмээлийн баавар. Мэдэн ш. За баавар тустай ургадаг цэцэг учраас баавар цэцэг гэж нэрлэдэг. Бас нөгөөдгөр бэр цэцэг гэж нэрлэдэг байна. За энэ ургамлуудыг яагаад ингэж хатааж хадгалдаг вэ гэвэл одоо энэ ургамлууд байгаль дээр ургахаа болиё гэж үзье. За тэгвэл энэ ургамлын үр болон үнцийг одоо аваад лабораториар дахин ургуулах боломжтой байдаг байна. За дэлхийд яг энэ дэлхийн бүх улсын ургамлыг хадгалдаг тусдаа банк байдаг. За тэгтээ Монголд бол одоо банк авахгүй одоо хүрээлэнгүүд бол хадгалдаг байна ингэж. Энэ цэцэг одоо хүртэл ургасаар байгаа юм болов уу? Тийм. Одоо хүртэл ургасаар Монголын одоо бүх хэсгүүдээр тархаж ургадаг. Тийм нөө ховор одоо цэцгийг үндэсний бархал цэцэг болгочихлоо манай монголчууд өөрсдөө тасцах эрсдэлтэй байдаг учраас одоо аль болох хүмүүсийн сайн мэддэг. За тэгээд арай элбэг ургадаг цэцгийг үндэсний бархалд болгон зарсан байна. Байгалийн түүхийн музейн тайлбарлагчигч яг л ном шиг бүгдийг дистаралалтай ойлгомжтой тайлбарлаж байгаа биз? Миний хувьд бол тайлбарлагч ихч болохоор яг гоё юм асуу гэхээр бүгдийг хэлээд асуух юм уу өргөцсөн юм шиг санагдсан. Монгол нутагт маань нийт 500 зүйлийн шувуу байдаг. За үүний 70 орчим өмнө нүүдлийн шууд, 30 орчим өмнө суурин шууд байдаг байна. За одоо хэдүүлээ үндэсний бархал шуугаа мэдэх үү? Шонхор. Чисээ За харцсан. За Монгол нутагт маань нийт шонхрын 10 төрөл зүйл байдаг. За үүн дундаа эдлэг шонхор нь хамгийн том шонхор гэж явагддаг. За эдлэг шонхор маань үндэсний бархалд шуу байна. За яг хүүхдүүд шонхор гэж үздэг гэсэн тэр дундаа эдлэг шонхор нь үндэсний бархалд шуу гэсэн. За энэ шуу маань болохоор ерөөсөө сицэмээр хоолдгоо ан хийгээд ангаа тэр дорн буюу бүлээн цусаар хоолдог учраас хаад үеэс ариун шуу гэж үздэг гэсэн байна. За тэгээд одоо 360 км/цагийн урттай нэгтгэхээр онцлогтой шувуу. За маш эрс зоригтой шувуу байна. За үлийн цагаан огтноор хоолдог учраас одоо эдгээр үлийн цагаан огтны тоо толгойг нь барьж өгч гэсэн үг байна. За үлийн цагаан огтны тоо толгойг эсвэл бэлчээргүүд болно. Бэлчээргүүд бол мал эдэж тэжээлж болно. Мал эдэж тэжээлж бол за
Балх бол одоо бид нэр одоо эдэж тижэлг болно гэсэн үг байна. Одоо энэ байгалийн тэнцвэрийг хадгалж өгдөг юм онцлогтой шүү гэсэн үг. За сүүлийн судалгаагаар бол 10,000 хос буюу 20,000 шохор бүртгэгдсэн. За 2019 оны байдлаар 30,000 хос буюу 60,000 шохор шүү байсан. Одоо тоо долгооны хэтэрхий их унтсан байгаа гэсэн үг байна. За хамгаалах шаардлага учирсан учраас үндэсний бархалд шувуу болгон зарласан. Бас нөгөөдгөр эр зарг нь үнэлээд үндэсний бархалд шувуу болгон зарласан байна. Эдгээр шувуунууд одоо хүртэл Монгол оронд байгаа юу? За байдаг нүүдлийн шувууд учраас Монгол орны дайраа өнгөрдөг байна. За яг 500 зүйлийг бүртгэж авсан гэдэг маань дөнгөж дайраад одоо өнгөрсөн харагдсан бол шууд бүртгэж авдаг гэсэн. За дахиж Монгол нутгаар одоо нисэх магадaltaй гэж үздэг байна. 70 орчим нь нүүдлийн шууд, 30 орчим нь суурин шууд гэж боддог. За одоо манай хүмүүс нөө ангаахаа дэгдэхээ гэж яриад байдаг. Тэр нэ ялгаа юм мэдхүү? Ангаахын нисдэг төрлийн, дэгдэхийн нисдгүү төрлийн бол юм болов. Ангаахын ангадаг гэхгүй. Ангаахын жижигхэн дидихэн шар. За ангаахаа маань одоо өндөгнөөсөө гарч ирэл заавал одоо ихээрээ тижээлэгжиж одоо өдөн ургааж нисэж сурдаг ахна. За дидихэн маань бол өндөгнөөсөө шууд гараад өөрөө бие дагаад хоол ижил олж идэг чадвартай. За ерөнхийдөө бол ус баруун аймагуд руу. За төв аймагудаас баруун аймагуд руу. Тийм 190. Тийм. Одоо энэ борцгор хотон маань болохоор Архангаас Баян хөлгийн хүртэл нутгалдаг байхгүй юу? За тэгээ нөө Австралиас ирж Монгол нутагт нутгалдаг. За нөгөө нэг таад энэ хүүгөө зууж ирдэг шүү тийм. Өнөөдөр миний хизээш мартагдахааргүй өдөр боллоо. Олон амьтдыг мэдэж авлаа. Тэгээд миний хамгийн таалагдсан зүйл бол тэр харталт зогсож байна. Зарим нь хараа бүр хөөрхийн ингэмээр. Зарим нь бүр чаваас тэгэл амар зэрэг тэмүүлсэн л дээ. Өнөөдөр бол систем мартагдахааргүй гоё дурсамжтай өдөр боллоо. Тэгээд энд байгаа бүх олдуруудаас онцлог зүйл гэвэл яг эртний ийм амьтдууд, эртний амьтдуудыг ямар байсан яг тэр талаар бол үнэхээр гоё санагдсан. Тэгээд бас өлөг гөрүүлээд бас үнэхээр сонирхолтой бас ийм амьтдууд байсныг бас итгэмээргүй бас санагцаа. Ер нь бол би байгалийн ухаан гэдэг хичээлд бол маш их дуртай. Тэгээд ер нь мэрэгчлээ ч гэсэн байгалийн ухаан гэдэг мэрэгчлэр сонгохоор бол хийж байгаа одоохондоо. Тэгээд цаашдаа судалмаар санагдаж байна. Анх хотод ирээл байгалийн түүх хүмүүсийн үз тэр нөгөө одоо энэ одоо Батар Дарбазаврын энэ яс чингээр юугаар гардаг зурагтаар гардаг тэгэл Улаанбаатарт очихороо заавал энэ үдсэнтэй гэж боддог тэгээ мөрөддөг гэсэн л та тэгээд хүүхэд багтаа үзчихсэн тэгэл өстэй чинхээ ам дээр гараа нөгөө үлэг гөрүүлгээ дуу идэг штэ аавтайгаа хамт үзээд очиод арга ясыг анхаарсан юм яг тэгэл анх болоод миний анхны хотод ирээд үзсэн хүмүүсээ бол байгалийн түүх хүмүүсээ түүхтүүд маань маш их гоё бас шин дурсамж түүх болон үлдэж байгаа гэж бодож байна. Хүүхэд багтаа үзчихсэн байгалийн түүх хүмүүсээ за өнөөдөр хүүхдүүдтэйгээ хамтдаа үзэж байгаа энэ үзсэн одоо энэ мэдрэмж хоёр өөрөл хүүхэд багтаа сэтгэл хөдлөлөөр одоо тэгдэг байсан бол өнөөдөр хүүхдүүдтэйгээ хамт ингэж үзэхээр хүүхдүүдийнхээ асуултанд бас бүдэрчхүйдэ гэж бас тийм имэйлт байлаа. Тэгээд өө аавч яасан мэдлэггүй ингээвэл одоо хүүхдүүд эцэг хүн хүүхдтэй гологдох мэдрэмж чинь бас хэцүү шттэ. Тэгэхээр бас тэрэн дээр бас их жоохон тийм хичээсэн одоо тийм байлаа. Тэгээд гэртээ ингээл Android утас үзэл тоглоом тэгээд байж байгаа оронд нэг ч гэсэн өдөр гоё музей үзээд ийм олон төрөл зүйлийн шоу байдаг байх юм шүү. Түү ийм олон төрлийн эрвэхээ хүртэл ийм байдаг байх нь шүү гэдэг ч юм уу те. Тэгээ энэ болгоныг үзэж таньж ингэж мэдэж одоо байгаа нь үнэхээр сайхан байна л да. Тэгээд хүүхдүүдтэйгээ үзсэн байгалийн түүх хүмүүсээ илүү сайхан мэдрэмжийг надад өглөө. Миний хувьд болохоор мэдээж нөгөө хотын айл тэгээд хот бол ямар их завгүй илээ. Тэгээд
бид нар бас ингээд өглөө гараал оройдоо уулзчихдаг. Тэгээ эргэн тойронд бид нар харж байгаа зүйл уул, уус те гол бүх зүйл ингээд байхгүй дандаа бүх юм ингээд техник технологи үүсцэн хөгжсөн. Тэгээл бүх зүйл бэлэнчилсэн байдаг. Магадгүй бид нар нөгөө олон зүйлүүдийг мэдгэнд бол Google-ээс хайх бол бид нар боддоор харж чадахгүй. За нэг талаараа нөгөө талаараа гэх юм бол хүүхдүүдтэй аль болох ингээд ном уншуулах гал хичээдэг л дээ. Яагаад тэгэхээр нөгөө ном уншиж юм мэдчихэж илүү нөгөө ингээд тарих өргөнд хэлнэ. Тийм учраас саяхан бас нөгөө байгалийн түүхийн музейн юм ном бэлгэлсэн дээгээд. Тэгээ тэрийг бас ингээ байнга хүүхдтэй аль болох ингээ харж гараа. Бидний мэдхгүй амьтад байдаг шүү. Ээж аваасаа асуу штэ. Энэ гадаа юм нөгөө тагтаачин л явж гин те энэ болжмор байдаг. Гэтэл зөвхөн нөгөө хүүхэд өөрөө тэр шувууг тагтаа болжмороор ингээ төсөөлцсөн. Одоо бүр ийм юу байдаг штэ. Онгоо гэх юм одоо бүр болсон явдал штэ. Би болжмрыг хоолоо саяцээр байгаа тагтаа болдог гэж боддог байсан штэ гэж. Тэгээ нэг жижиг тэрэг бензин эцээр байгаа автобус болдог гэдэг шиг байхгүй. Тийм учраас бид нар нөгөө харах, мэдэх мэдрэмжүүд болгон яг ингээ гаццсан юм шиг санагдсан. Ягаад гэвэл нэг бүх юм роботжоод эхлээд ирэнгүүттэй бүх юм ингээд яг амьд зүйл ингээд харах, мэдрэх төр зүйл ингээд багасаад идэв. Тэгээд зөвхөн ингээ ном дээрээс харах биш. Интернетээр одоо Google, Wikipedia юу гэдэг тэргээр ингэж харж судлахаасаа бас нүдээр ингээд өөрөө үзээд зарим нэг хурж бодох зүйлтнээс хурж мэдэрч үзнэ гэдэг чинь шал өөр зүйл байхгүй тий. Тэгэхээр яг тэрийг дөнгөж орж ирээл үүдээр орж ирэхэд солир байж байгаа. Тэгэхэд л охин манай охин тэгж байгаа. Энэ том ингээд энэ солир ингээд хэзээ нэг зэрэг сансарт байжсэн гэж боддоо. Тэгээ одоо Монголд ингээд байгаа тэрийг хараад ямар гоё ингээд тэгж байгаа ч тий. Тэгэл энэ чинь өөрөө нүдээр үзнэ гэдэг нь гоё байна. Тэгээд их сайхан Монгол орноороо бахархаж байлаа те. Энэ олон үлэг гөрүлийн олдврууд, энэ яснууд өмнө говьоос голцоо олдсон байх жишээтэй те. Тэгээ одоо хүндрэлт одоо дэлхий одоо үүссэн цагаас одоо амьд бит үүссэн одоо тэр улам мөр тэр чулуутсан одоо шавдны одоо олдврууд тэр өмнө говьоос олдож явах жишээтэй те. Эн чинь тэгэхээр бол маш том Монгол энэ сайхан нутаг маань одоо хүн төрөлх дэлхийн одоо түүхэн ямар их тийм юутай одоо баялаг зөвхөн газрын баялаг гэхээс ямар их тийм үүх түүх шингээсэн нутагт оронд Монгол хүн болж төрсөн юм бэ гэж бас бахархацуулаа. Анхаал яг нэг насныхын онцлогоос за ийм л юм үзэхэд манай хоёрт одоо ингэдэ гэдэг байдлаар насныхын байдлаас нь үзүүлдэг л дээ. Анх бол хүүхд нэг сонирхолтой үлэг гөрүүл байдаг ч тийм хүүхд толгой те. Тэгвэл яг тийм сонирхож явах насан дээр нь үлэг гөрүүлийн музей үзүүлээд эн чинь зөвхөн хүүхэлтэй кинон дээр гардаг зүйл байсан байх байхдаа бүр их сайхан Монгол оронд маань энэ амтан байсан юма гэдгийг зүйлэхээр л нөгөө эх оронд үзэл одоо сэтгэлгээ сууж их байхгүй те. Тэгээ бас үйлдвэрийн одоо явцыг бас хүүхдүүдэд үзүүлэх дуртай. Тэгэхээр хөдөлмөрийн үршин те ингэж бий болдог байх шээ ингэж яадаг байх юм шүү. Тэгээд ирээдүйд бас явандаа хүүхдүүдтэй бас тэгж үзүүлвэл маш олон баялаг бүтээх иргэд төрөн гарах чинь билүү. Хамтдаа ингээд олон зүйл дээр очисон чинь хэн бэ? Хэн юу хүсэж байна? Хэн ямар реакшн гаргаж байгаа? Шууд нэг ил дадагаа болохоор бас тоглоомч дээр юм үцгэж хүртэл хүн хэн төвчээртэй байна? Хэнийн ерөн жоохон тий нэлцгай байх гад байна гэд зан характерын хувьд ч хүртэл ингээд за энэ дээр инх юм бэ шүү. Ер нь хүүгээ жоохон төвчээртэй байлгаарай. За охин ингэж шүү гэд тэр болгоныг нь бас ингээд бит хоёр бас цаанаа ингээд дүгнэлт хийгээл. Тэгээд охинд цаг гаргах цаг нэг өөр, хүүдэн гаргах цаг нэг өөр баг. Ягаад гэхээр чинь хүйс нь өөр юм чинь те. Тэгэхээр чинь одоо хоёулаа адилхан харилцаад аж болохгүй. Эцэг хүний оролцоо, ээж хүний оролцоо гэж бас тусдаа байна. Хоёр хүүхэд одоо бид нар бол эмээлийн бүрэг, хоёр бүрэг гэж бодох юм бол тэгэл голд нь илэгдэж явдаг хүн маань миний хань байгаа юм л да. Орж ирээд тэр нөгөө солир бас их тийм сонирхолтой санагдсан. Тэгээд нөгөө амьд биетийг бас амьтан араатан тэрээс нь тэнцээр хараад их сэтгэл нь хөдлөөл байсан штэ бараг ингээл. Манай хөөч бас их тийм сэтгэл хөдлөл өндөртэй байхгүй. Тэгстэй тэр яг нөгөө анх нэгээс нэлцгээ бид амьд ингээл далайд үүсээл гээл тэгсэн чи юу үстэй амьд бэ? Тэгж зап бит юм аялаа. Жаргуулт ийм том байсан юм уу? Ирүүшиг байхаа чигээр их тийм гоё амьд дурсамж гэх юм уу? Яг ч юм амьд гэж ярихыг хүсэж байна. Ягаад тэгэхээр бид нар гэр бүлээрээ хамтдаа
Дээрээс нь энэ зүгээр нөгөө хийсвэр зүйл биш, байгалийн түүхийн музей буюу ингээд ийм яг амьтай зүйлийг ч бид нар харж байна. Бас нөгөө яг бодит зүйлийг бас ингээд яг нүдэрээ бүр ингээд яг энэ цаг үед ингээд эргэж харж байна гэдэг нь энэ бол үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр манай гэр бүлийн өдөр за 7 хоног гэж шунах штэ. Ядаж нэг сардаа 1-2 удаа яг ийм гоё амьд харилцаа, амьд ингээд бас ингээд шин мэдлэг хуримтлуулж гин, бас хүүхдтэй цаг гаргаж гин, хүүхдүүд маань ч хүртэл ингээд энэ амьдралдаа хүртэл нэг дурсамж олоод явж байгаа учраас маш их баярлалаа. Хүүхэд том хүн байж үзээгүй. Том хүн бол хүүхэд байж үзсэн байдаг шүү дээ. Тэгэхээр хүүхэд юу хүсдэг вэ гэдгийг мэдж чадна. Юунд дургу байдгүй. Аав ээж нэг зүйлийг амлаж чад хойш нь тавьчих надад ямар хэцүү байдаг байсан. Тэгэхээр миний хүүхдэд ч гэсэнтэй хүүхдэд амлсан зүйлээсээ хойшоо суувал адилхан л бас тийм хэцүү байгаа. Тэгэхээр хүүхдэд амлсан л бол биелүүлдэг байх хэрэгтэй. Тэгээд ингээд хангалттай сайн бас цагийг гаргадаг байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд хамгийн их дурсан одоо сэтгэл үлдсэн зүйл дандаа аав ээжийн надад гаргаж ирсэн цаг ерөөсөө эзэгч мартагдахгүй одоо нэг их тархинд одоо дурсамж бол хадгалаад үлдсэн байдаг л да. Тэр цаг гаргаж ирсэн мөчвөрийг би тогтоож цээжилсэн байдаг. Тэгэхээр миний хоёр хүүхд ч гэсэн ялгаагүй л миний хүүхдүүд юм чинь те. Тэгэхээр л айлуулах ахиухан цаг гаргаад ах тусам асар баялаг дурсамж миний хүүхдүүдэд үлднэ л гэсэн үг. Тэгэхээр хүн чинь ер нь ирээдүйд бол тэгээд бас яадаг шүү дээ. Дурсамжаараа хоололдог болчдөг гэдэг те. Тэгэхээр маш их баялаг дурсамж авах. Тэгдэг байж үлээ, ингэдэг байж үлээ гэл. Маш их зүйлийг аавынхаа талаар чи ээжийнхээ талаар яас их олон дурсамжтай байдаг юм бэ гэхэд бас найзуудтай бас бахархдаг те. Ийм их цаг гаргадаг аав ээжтэй байсан шүү гэдэг те. Тийм л байгаасаа гэл одоо асар их дурсамжийг бүтээж амьдардаг да. Нэвтрүүлгийн багийн зүгээс хүүхдүүдийг ээж аавдаа чин сэтгэлийн захидал бичих даалгавар өглөө. Ийхүү эгчдүү хоёр өөрсдийн нандин үгсээ сэрүүлэн ичи аавдаа барьсан юм. Хүүе хөгжим юмаа зурцсан байж тийм хөөд явах нь зөндөө хөдөлмөр гаргасан шүү дээ. Гос том хайртай шүү гэсэн шүү дээ. Тайцтай микрофонтой лидерлэгтэй зүрхтэй Хөгжим хайр таавда үйлс төгөлдрөөс. Яасаа хөрхий зөндөө. Захид бол ямар гоё эцэг хүч хөдөлмөрөөрөө мөнгө олж тэр мөнгөөрөө эгч бид хоёрын хэрэгтэй зүйлсийг авч бид хоёрыг ойлгодогт баярлалаа. Би заавал том болоод таны ачийг заавал хариулж заавал биелүүлэхээ амлаж байна. Чин сэтгэлээсээ хайрлаж, хүмүүжүүлж, туслаж өсгсөн таны ачийг би хизээч мартахгүй. Намайг дутуу зүйлгүй өсгсөн танд баярлалаа. Мөнгөгүй, байргүй байсан ч гэсэн чадлаараа зүтгэж шинэ байр авсан. Та намайг сургуульд явуулаагүй байсан бол би одоо захидал бичээд суухгүй байсан. Заавал би том болоод таны хүссэн бүхнийг хийнэ. Би тандаа маш их хайртай хүү. Хайртай шүү. Үйлс төгөлдрөөс нь. Хөлх шүү. Хаяа. амар урт. Ийм урт юм биш үү те. За загтал ээждээ маш их хайртай шүү. Сайн байна уу? Ээжээ танд энэ өдрийн мэндийг хүргье. Хэвлий дотроо намайг бүрэлдүүлж эрүүл сарвал төрүүлсэнд маш их баярлалаа. За төрүүлэх гэж өстой зовсон юм аа. Тэгэхээр тэр бол бас маш том даваа шүү. За өдөө болтол юугаарч дутаахгүй. Юм болгоныг харуулж нүдийг маань үргэлж тайлуулж өгдөгд маш их баярлаа. Баг бахаас минь ахуулан хувцас идэх зүйлсээр дутаахгүй. Амьдралын сайхныг бас муу зүйлс тохиолдоход намайг үргэлж хамгаалж, хайрлаж байдагт маш их баярлаа. Намайг маш их ойлгож, яг л найз шиг минь байдагт хүсэл тэмүүлэл мөрөөдлийг минь дэмжиж бодит болгодогт баярлаа. Өдөр бүр ажлаа тараа дүү аав бид гуравт гараа гаргаж хийсэн амттай хоолоо идүүлдэгт баярлаа. Намайг уурлаж бухимдсан үе тайвшруулах гэж инээлгэх гэж орддог ээжтэй хамгаас их хайртай шүү. Амьдралын хэцүү цаг мөчүүдэд юугаарч дутаахгүй
одоо юугаарч дутаахгүй ээждээ маш их баярлаа. Намайг нялх байхад өдөр болгон хөхүүлж, намайг мундаг хүмүүжүүлж том болгосон бас надад амьдрал бэлгэсэнд баярлаа. Үргэлж зөвлөгөө өгч, мэдрэмж сэтгэлээ хуваалцаж, амьдралын хорон бүрийг таньгүйгээр төсөөлшгүй. Заримдаа таныг уурлуулдаг бол маш их уучлаарай ээжээ. Дүү бид хоёрыг мундаг боловсралтай болгохын тулд хувийн сургууль явуулдагт маш их баярлаа. Охин нь том болоод яг тань шиг мундаг хөөрхөн даруй бусдын хайрыг ойлгодог, өөдрөг гэрийн эзэгтэй болж гэр бүлээ тэжэнэ. Таны ачиг хорвоо дэлхий дээр байгаа юугаарч орлуулшгүй. Энэ музейд оруулж гоё ховор зүйлийг үзүүлсэнд маш их баярлалаа ээжээ. Хайртай шүү. За ингээл англиар бичээл, японоор бичээл I love you гээл. За үргэлж дэрмэд минь хамт байдагт баярлалаа. Хүндэтгсэн гоо марал Star TV гинэ. Маш их баярлалаа. Ямар хөөрхөн. Сэтгэл маш их догдолж байна. Ийм сайхан одоо дурсамжийг бас бүтээж өгч одоо хоёр хүүхдийн маань хүүхэд насны энэ гоё аав ээжтэйгээ ингээ хамтдаа байгаа энэ цаг мөчийг бас ингэж одоо дүрс болгон одоо ингэж бас гоё дурсамж болгож өгсөн Star TV-ийн одоо маш их баярлалаа. Тэгээд энэ болгон ч л ингээл түүх болол үлдэн хожим эргээд үзэхэд яасан өмнө хөвгт яасан хөрх энэ үед яасан сүрхий загтал бичижсэн юм бэ гэж үзээ суух өдөр ирж шүү дээ, тийм ээ. Бидний өнөөдрийн аялал түүхийн гүн рүү хөтөлсөн ч ирээдүйрөө гэрэл татуулсан. Хүүхдүүдээс гарсан асуулт бүр танин мэдхийн шин хаалга нээдэг юм байна. Аав ээжийн халуун дулаан сэтгэлээр дамжин хүүхдийн төсөөлөл танин мэдхүй хоёрыг зэрэг тижээж болдгийг бид харлаа. Харин танаа гэр бүлийн дараагийн аялал хаашаа хөтлөх бол төсөөллөөр жигүүрлсэн бүтээлч амьдрал үргэлжилсээр. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчтэй.